За өнөөдөр одоо Монгол улсад баялагын сангийн тухай хүчтэй яригдж байгаа. Тэгээ энэ талаар өөрийн бодлоо хуваалцъя гэж. Тэгээ баялагын сангийн тухай яриа бол энэ мөнгөний тухай яриа биш ээ гэж одоо бодож байгаа. Энэ бол үе үеийн монголчуудын хоорондын шудраг ёсны тухай яриа юм гэж одоо харж байгаа. Тэгээ эндээс нэг юм асуумаар. Баялаг газар дуур байхдаа ард түмнийх гэж хуульчилсан. Гарч иргээрээ Рио Жантиг их болчт юм. Тэ. Үндсэн хуулийн дагуу газрын хэвлийн баялаг ард түмний өмчөөл гэж. Гэхдээ хамгийн том асуулт нь гэдэг шүү дээ. Газрын хэвлэлд байхдаа ард түмнийх мөртлөө гарч ирэхээрээ олуурлоод ирэхээрээ ард түмнийх байхаа болчдөг. Энэ их сонин асуудал гэдэг шүү дээ. Тэгээ эндээс магадгүй тийм баялагын сангийн тухай философи эхлэх байхаа гэж одоо бодож байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол энэ баялагтай бас баян байдаггүй гэдэг тийм хүн төрөлхтний түүх өгүүлж одоо бид нар Африкийн олон улсыг одоо харж, Латин Америкийн олон орнуудыг харж, ойрох дорнодын зарим улсуудыг бид нар харж, асар их баялагтай мөртлөө тогтвортой ямар нэгэн хөгжилд хүрээгүй гэж. Өнөөдрийг хүртэл ядуу гуйлахчаа хэвээр байна. Тэгээ үүнийг эдийн засагчаар хэлэх юм бол одоо юу гэх юм? Баялагын хараал гэдэг чинь. Энийг өөрөөр хэлэх юм бол resource course гэдэг чинь. Ойлгож байна. Учир нь баялаг өөрөө хөгжил авчирдаггүй. Юу авчирсан Монголд байна? Харж болно гэдэг чинь. Авилгал гэдэг чинь. Эрх мэдлийн тэмцэл тэгш бус байдлыг авчирсан гэдэг чинь. Энийг бий биш гэдэг. Энийг олон улсын түүх хэлж байгаа. Эдийн засгчаар гэж. Тэгээ баялагын сан бол энэ мөнгө ямар нэгэн тийм хадгалах, ямар нэгэн зүйлийг тараах гэдэг тийм сав биш гэдэг. Олон хүн баялагын санг бол хадгаламжийн ямар нэгэн тийм банкны ч гэдэг юм гэж ойлгоод байгаа. Гэхдээ биш гэдэг чинь. Энэ бол баялагын сан гэдэг. Өнөөдрийн улс төрчдөөс ирээдүйн үеийн хүүхдүүдийн өмчийг хамгаалах тийм цайз байх хэрэгтэй гэж. Өөрөөр хэлэх юм бол миний хүүхдүүд, миний ач зээнэр, миний одоо 30 ч гэдэг юм. Тэд бүхэн энэ баялагын санг эзэмших одоо хүртэх боломжгүй гэж. Гэхдээ өөр зүйл гэдэг. Одоо бид нар Норвегийн одоо туршлагыг бид нар бас харж байна. Норвег газрын тосоо олсон үед нэг чухал асуулт тавьсан. Тэд бол бид газрын тосны эзэн болох уу эсвэл газрын тос бидний эзэн болох уу гэдэг тийм асуулт тавьсан гэдэг. Тэд орлогын ихэнхийг тусгай самт төвлөрүүлсэн гэдэг. Ийм туршлага. Өнөөдөр Норвегийн баялагын санд дэлхийн хамгийн том төрийн хөрөнгө оруулалтын сангуудын нэг болсон гэж. Тэд газрын тосыг мөнгө болгосон гэж. Мөнгийг хөрөнгө болгосон гэж. Тэгээ яасан байх вэ? Хөрөнгийг ирээдүй болгосон гэж би хэлээд байна. Ойлгож байна. Энэ одоо хамгийн гайхалтай одоо мэрэгэн санаа биш гэж хэлээд шүү дээ. Гэхдээ одоогоор үүнээс илүү мэрэгэн санаа байхгүй гэж шүү дээ. Ойлгож байна. Тэгээ Монголын хамгийн том одоо сорилт юу юм бэ? Монгол жинхэнэ асуулт бол баялагын санг хэн удирдах вэ гэдэг асуудал биш гэдэг шүү дээ. Түүнийг улс төрөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал. Энэ хулгайч нар гэдэг шүү дээ. Ямар нэгэн зүйл зарцуулцдаг гэдэг шүү дээ. Өнгөрсөн 35 жил үүнийг хэлсэн гэж. Ямар нэгэн сонгуулийн PR мөнгө тараачдаг. Популизмыг хэрэгсэл болгодог гэдэг шүү дээ. Богино хугацааны амлалтын их үүсвэр болгоод ингээд бүрэн тараа хийгээд дуусдаг. Тэднээс хамгаалахыг зүйлэл хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ энэ зүйлээс иргэн бүр хувь хүртэх ёстой юм уу гэж. Энэ маргаантай гэдэг шүү дээ. Хоёр тал. Баялаг ард түмний өмч учраас хүн бүрт мөнгө тараах ёстой гэж нэг тал нь ойлгодог гэж. Нөгөө тал нь мөнгө тараага дууснаа харин үйлдвэр боловсрол дэд үтс үлднэ гэж хэлж байгаа.
үнэндээ ухаалаг шийдэл нь ихэвчлэн дундаа байгаа гэж байна. Тодорхой хэсгийг иргэдэд, тодорхой хэсгийг ирээдүйн хөрөнгө оруулалтад, тодорхой хэсгийг үндэсний хөгжилд гэж. Энийг аимшигтай зүйл байна. Гэхдээ нүүрс, зэс, алт энэ ямар нэгэн зүйл бүгд дуусна гэдэг байна. Энэ үнэн гэдэг. Хизээ нэг юм цаг магадгүй маргааш дуусна. Харин тэр үед монголчууд юутай үлдэх вэ гэж нэг тийм асуулт. Хариулт нь ойлгомжтой гэдэг чинь. Нэг тийм нэг тийм эвдрэлсэн гадар нүх, тийм хоосон гэдэг чинь. Магадгүй энэ зүйл гэдэг чинь. Баялаг биднийг авчирсан биш гэдэг чинь. Хуурсан гэсэн үг гэдэг чинь. Хэрвээ бид нэр одоо юу гэдэг нь боловсрол, үйлдвэр, технологи, хүчирхэг баялагын сантай үлдэж чадах юм бол энэ бол хожил. Баялагын сангийн шинжилэл гэдэг энэ зүйлийг ууд уурхай мөнгийг хэрхэн зарцуулах тухай асуудал биш гэдэг байна. Харин шахуугдах баялагийг шахуугдашгүй үндэсний хүч чадал болгон хувиргах энэ явдлыг түүхэн сорилт гэж хэлээд байна. Энэ оюу толгойн асуудал биш. Энэ ямар асуудал биш гэж. Ямар ч одоо тэр ордуудын асуудал биш. Энэ зөвхөн энэ шахуугдах нөөцийг шахуугдашгүй нөөц болгон хувиргах энэ ухааныг, энэ бодлогыг, энэ хөтөлбөрийг хилээд байна. Ойлгож байна. Тэгээ үүнийг баялагын сан гэж хэлээд. Нэг тийм мэдэн бодлох юм байхгүй. Гэхдээ энэ хөрөнгийг улс төрчдөөс зайлшгүй хамгаалах тогтолцоо хэрэгтэй гэж харж байгаа. Үүнийг бий биш гэж. Үүнийг 35 жил илж байгаа.